Сайн байна уу та? Сайн. Зааш сайн. За, та яа намайг удаан гэлөө. Вэ. Замд сая жоохон ажил гараад. За, ярианд ороход хоёлаа. Ийм анилтамд ах ном гаргах нэг сан санагдаж болчихгүй. Ном дээрс дандаа эрдэнтэн доктор алзах цуутанд гардаг. А миний хувьд тэгэхээр олон жил архич явж байгаа архинаас гарсан л юм шүү дээ. Гүй харин тэр тусмаа ах нь та чи 21 жил архи угаад архинаас бүрэн татгалзаад 15 жил болсон байх шүү дээ. Тэр байтхан Монгол орныхоо өнцөг булан бүртээ архинд ороод шаналж яваа. Өчнөө олон залуусыг ухааруулж тэднийг архинаас гаргасан буянтай хүн гэдгийг чинь хүн бүр л мэдж байгаа. Хэлэх хөхтэй хийсэн ажилтай ийм хүн болохоор ч л би таныг сонгосон байхгүй юу? Намайг Нямдоржийн Хүрлбаатар гэдэг. Хүмүүс намайг Аагийн Хүрлээ гэж дуудаж харьцдаг. Яагаад ч юм би Аагийн Хүрлээ гэж дуудуулах таач баяртай бас багталтай байдаг болчихжээ. Одоогоос 15 жилийн өмнө одоо таны харж байгаа би гэдэг хүн өөр хүн өөрийн бодолтой өнгөрсөн хүн байсан юм аа. Би ч юм зэрэг тогчны стажиг өөдөн татж явсан да тий. Миний сайхан болжээ. Чөлөө гомбогч би чиний зэрэгүүдээс өмнө би чиний төлөө зүтгэж явсан шүү дээ. Чи нэг ойлгож байгаа зэ. Хүний ач тусыг хүсдэг эргээд нэг мэддэг болсоо тус байдаг та тий. Чиж тэг болоогүй дээ тий. Ах нэг жилийн мөнгө өгөөд хоолныхоо мөнгийг ахтаа өгч тий. Тэгэхэд ах гараад толчихно. За ахаа тусаг бодолтой тий. Өгч өгдөг. Сайхан болсон биш үү? Гэхдээ өнөөдөр бол хятадын эдийн засаг амар сэргэж шүү. Тэгэхгүй яах юм бэ? Өнөөдөр Монголд инфляц унаад байна. Ойлгож байна. Инфляц. Та хоёр битгий солиороо та мэдөө. Хоёр инфляц гэдгээ мэддэг юм уу? Та хоёрыг бодох юм бол би заяа. Москва дээд сургууль төгссөн шүү. Та хоёрын дэргэд бол би боловсралтай. Тэгээд би гадаад сураагүй юм. Би гадаад сураагүй. Чиний тэр Москвагийн чинь байгаа гэхэд би Гитлерийн Герман хөдий сургуулийг улаан дипломтой төгссөн улгаач шүү зэ. Би хуцаа. Би чамайг мэдэн заяа. Чи 4-р ангийн боловсралтай хүн шүү дээ. Биш. 4-р ангийн боловсралтай хүн Герман сургууль сургуу. Заач бити гуцаад байна. Чи миний дүүгийн авторсан юм дээр батга шиг ирд суучаад олон долоо юм яриад чи юу хүрлээ яах гэж ирээд дагуулж ирсэн юм. Нууш яв. Зайл. Өш. Та нарын ямар сургууль төгснөд ямар хамаа байна. Бид бүгд чинь дараа том байлаа. Гэхдээ өнөөдөр биднийг хэн энд авторсан? Энэ хар усалд авторсан юм шүү дээ. Үгүй шүү дээ. Одоо байлцгаая.
Өнөөдөртөө та хоёр байл. Миний хөл чирэгж өгөх ба. Ой. Миний хөл чирэгж өгөх. Маргааш өглөө эвдээд өгнө штэ. Би бол яахчгүй. Миний зүрх бол чалуугаар хийгдсэн мэт үү. За. Өглөө өнөөдөр модалцахгүй шүү. Тэгэхгүй. Миний дүү мундаг штэ. Гой. Миний үрлээ мундаг ш. Дуулъя. Жаги. Та чадахгүй за. Та нар бол чадахгүй. Өөж идэж согтож чадахгүй юм бол. Ухаанаатай архив буугаарай. Онгом би. Тэр үе чинь гадаад дотоод өгсөн олон сайхан сэхэтнүүд архин живжсэн юм шүү дээ. Бата. За сайн уу өрлөө. Чинээрээ махканат орсон гэсэн ажил төрөлд ажгүй юу? Ажилдаа хэр гашчээ. Оо яхаа тэгээд. Ах нарын доор орохгүйгээл үзээл байна. Хүлээ? Дамнаас чи юу нэртэй байгаа юм бэ? Архиу. Архиа. Чи архиуд юм уу? Аав чинь мэдүүл яа? Эцэг ихийнхээ мөвнөөс хараагүй нусгаанууд л эцэг ихээсээ айдаг байх. Тэгээд чүр нуух юмныхаа мөнгийг өөрөө олоод ууж байвал хин юукн манд ямар аваа байна. Баяла ганц юм болтлоо. Гүг. Найз нь архиуд үзээг үү? Оо чадах ч юу? За би явлаа. Мөн нусгаанууд. Тэгвэл таач бүр багаасаа уусан юм биш үү? Тэр үе чинь хор сахнар их байсан. Хор сахныг дааж өнгөрч эсгсэн бараашны хамттай шугам нэгж. Хэмжил ярих гэсэн даа. За миний хүү ингээд гал голомтон бадрааж, эрүүлэнг урдуудаа наслаж, энэ өргөөнийхөө эзэн байж, сайн сайхан аж төрхийг хүсэн өрөөж, ээж аав хоёроос нь энэхүү сайхан өргөөг бэлгэлж байна. Чи бол амьдраад байна, болоод байна. Чи бол баян хангамд би яах юм бэ? Орхонгоо ооч гайгүй. Тийм штэ. Би хаашаа очих юм? Тэгээд нэг бэр уталтад лавч ичтэй шүү дээ. Юунд нь ингээд тарчлаад ингээд зовлонгоо тож идэдэг. Уталтад аваач. Юу штэ? Миний дүүд бол байр худалдах авах чадал зөндөө байна. Магадгүй авах юм. Мэдөө ахта байр зарчдаг. Байр зарчих. Ил байр ах юм бол хэдэн байр аваад авах чадaltaй бэртэй айлын бидтэй айлын хөлтөлтэй. Ир хүний замыг хөзөө урт гэдэг үстэй. Үдээ айлын гүзээтэй хөөхт мэдөө. Миний байрыг яг хэдэд авах юм. Хэдэн төгрөгөөр авах дэргэлж. Эвэлда хүлээ. Ахтны ямар мөнгө төгрөг гэж байх штэ. Ах нь бас тэ. Жаахан гачаалтай явагдаж чи мэдэн штэ. Хүлээ. Ахт нь юу байгаа юм бэ? Би юугаар байр авах юм? Моглодон байрыг өрд чинь үнэгүй юу? Би ой. Ахиж өнөөдөр бүтэн ихтүүлээ. Юу вэ? Миний дүү сэргэлэн өгчтэй. За. Хич. Хичлээ. Ой, тав. Юу вэ? Миний дүү юу тав? Ахиж 10 шидэр авчих юм дүү. Чи дугаа. Ахиж 10 шидэр авчих гоо. Мөнгө над бай. 10. Тэр 10 жилэрхээ одоо яг
들자. 하나 들어가지. 자, 들어가지. 그만해가. 자. 어시다시. 말아가서 하면 은어라 닥칠다. 근데 자, 뭐지? 놀던 내가 뭐 ажилладаг хоо. Энэ мос огт ятдаг. Бэлгэндэгч. Тэгэхгүй яах юм бэ? Миний дүү чинь Та хүчмэдөө. Ёстой 10 сэлэргээ. хоншоот. Иймэрхүү дүү хол явна. Хол явш. Яваад ирээ бид үү? Таач. Би өөр мэдэж юм. Голч юм байна. Чүмү тэнийг нэг болтон давшин давшахгүй. Хачаа. ницээ. Хаяа. Яви. Ой, гутлан гиндэж штэ. Хаашаа вэ? Ажид гэрлэг арай. Өглөө. Чи өчигдөр хөөе. Үнэг олдоод байраа зарцсан штэ. Галзуураад гэж штэ. Чи бас ч тэнийг хүн шүү. Очиж бүхэл бүтэн байраа 10хан шил архиар өгөөд тахта яад юм бэ чи? 10 сэлэр архиараа. Би чам шиг байсан бол заяа. Би ядаж л би 11 шил архиар өгөх байсан. Тэгсэн бол чи бид одоо гоё шараа тайлаа сууж явахгүй юу? Хараад. Хүлээ. За бид үндэ. Бид ичхэн. Үлээч. Хүлээ. Ганц хэсэрч. Чи ингэлтэй. За энд зурч. Зараа зурч. Яман юм. Хөөе. Заазтай явах гэж. Али үндэ. Сооч явж. Өнөөдөр. Ариг гоохом. За голын дээр очиж яагаад агаат гаралтай айтлаа тийм шүү дээ. За. Би чорт. Харахгүй шил архиар өгөөд тахта яах вэ? Ямар ч яви. Тэник. Яа. Отлаач. Би авчи. Чи тостой хэлэхгүй ястаа. За арай үгүй байлгүй дээ. Чи итгэхгүй бахтаа ер нь болсон явдалтай юм уу шүү дээ. Тарих угаал найс нөхдөд баярхаал гэж зовлон тус найзууд нь зовлон гарт 10 шигээр хавьд төгөлөглөө тэгээд архин угаал барил очиж байгаа байхгүй тавилгатай. Тэгээ тэр үед ихнэр чинь болиордог юм уу? Тэр үед хэрэлдэж марган аавынхроо юм хөдөө юм эзгүй хоогрол амжуулна шүү дээ. Чи шат арайчтэй. Чи ядаж өөрийгөө боддгоо махад үр хүүхдээ бодооч. Босооч. Нэг их гаяа байгаа сайтай.
Өө миний хөө. Нөхөн таарсан уу? Би дараагүй дүү дараад ахаар нь би өөрийнхөө цантыг нэмэрхэд унтуулчихсан. Харин дүү арай айгаад ахаар нь би дүү дусаар агаад унтуулчихсан. За. Бас би хоёрыг өссөн. Аав. Ахад хийсэж. Хоёр хүүхдээ арахгүй цаа. Аав хийсэж ахаж. Та хоёрыг дааруулахгүй. Аав нь хийсэж ахаж. Та хоёрыг өлсөхгүй мэдөө. Аав. Ахаж хийсэж. Хүүхдээ ахаж явахгүй цаа. Аав хийдэж өгч. Хоёрыг дараа. Аав хийдэж өгч. Хүүхдээ өлсөхгүй. За ингээд ээж аавынх нь бэлвэн чи ингээд дууслаач. 하나 없어. 나라 없어요 득대시. 나라. Сэрэхэд чинь дэргэд чинь байгаагүй дуучлаарай. Өнөөдрөөс эхлээд би охиныхаа ирээдүйг бодоод чамаас бүр мөсөн холтохоор шийдлээ. Чиний надад анх хэлсэн бүхэн чинь үн цэнэ олсонгүй. Үнэхээр миний арга тасарч энэ шийдвэрийг гаргаж байгаа юм шүү. Хүрлээ. Чи минь уг нь ийм ч хүн биш дээ.
болчих л доо. Энэ хар усыг бол болчих л доо. Газар дээр ганц найз минь. Алуу найз дээр хоос иргүй. Алуу хоорын найз минь. Хош. Би өнөөдөр уухгүй. Яаж маргааш нөгөөдөр энэ хэзээ ч уухгүй. Ойлгож байна. Чи толгойдоо авчихсан. Чон махнаас гарна гихчээ. Чиний наад хоёр зэхий чинь миний өмнөөс салахгүй байна штэ. Найз маш. Битэн нэрлэхээр даа миний найз. Наад стагаас ч нууж миний ихний хүүхд хайж хаад байна. Ойлгож байна уу? За ятах. Писта гинүү миний нэг. Чиний ихнэр үг чамаас алсан болохоос бүтээр чамаас алахгүй. Оо, би газар дээр ганц дөө. Ой. Масаа. За. Эш, хой. Чи харамч чи дараа дэндүү биш. За яаж нахаа. Юу яаж чинь? Дээр чи яс. Би чи өтөр уугаа үдээ. За. Энэ дамжин сүрэнгийн гошоо байна их чи яалаа. Дамаа мам хамаагүй шүү. Хоёулах нь ууш. Солиорч хой. Би тэгж гин баха. Төлгөө атгий. Чи яг архины цагаан солиод дуусч мэд. За. Яа. Хүрлээ мөн үү? Ямар? Яг манай жадаа мөн үү? Мөн биш үү? Аа? Хөөш. Ош. Яг гадах юм бэ яха. Яаж вэ? Наач бензин хитнэ. Жоох юмыг ойлоо уугаад тусарч ил тах. За чи саруул мэн аа. Чи хүрлэг чи мэдж байгаа үтэй. Хүрлээ чи байгаа үедээ баян байсан. Байхгүй үедээ яс бадар чи шиг явдаг. Дээр чи үтгийг дотоодч явж хахад манай хүрлээ яс. Чи үтэрт нэмэр болоо үтэй. Тэгж ярих юм бол чи үтэр ч юм уу хүрлээгийнхаа байрын цог уулцсан хүн шүү дээ. Аа? Тэгсэн. Анаахан тахт. Уудаг ч гэсэн араа хүн чанараа алдаагүй байна. Хай хүрлээ. Аш. За. За сайн юм. Хаагаар явуу та. Эндээс уу. За хаагаар явуу. Нараа явж. Хэнийг? Нараага. Өгөлтөө чи. Алей. Би явахгүй байгаа. За зүгэлээ. Би явахгүй. Нэг тацалтаа уулцных. Явахгүй гэсэн юм уу? Наач байж чадаад байна шүү дээ. Уулцных. Ту. За. За тэгээд төрлөө минь. Юу хийж байна да? Би явах дээ. Тэгээд ойр зурдаг ажлаагаа явж илээ тэгээд. Асаах. За тэгээд таны ажил дээр сайн биз дээ. Ямар юмных ажил байх вэ? Салгалаад нэг байж тээ мэндэл мэлт хийж байна. Хош. Тарсаас. Манай авгаа надад гомтоороо нэг болсон. Үдэд хаяад явбал явна штеп бидтэй. Байж л. Санаа битээ зөө. Үлээха. Нуусаа хүүхнүүдээс бол доош орохгүй шүү дүүлээ. Гэлжигдээд өнгөрлөө та. Юу гэнэ? Хош саруулаа. Хоёр сонсч. За. Би одоо ингээд өндгөлвөл тойр яах вэ? Яг уу гудочлоо шүү дээ. Нэр юу? Би бол бурхан шилэхгүй би ахыгаал шүтэн тэгвэл. Яг хөрх юмдаа. За тэгвэл ингээд шүтдээ ахыгаа. За. Эч миний хохоо. Би ахыгаал шүтчихнэ. За. Миний ах намайг самгоноор
тэр хүн болгосон бунтай юм юм да. За өөрөө амстаа. Бац. Хош. Саруулаа. Хүрлээ. Сонсч. Ахан доцоо зохиолсон өхөр шиг уудаг хүн биш заа юу? Манай уусан шиг уудаг хүн. Та. Нална. Уршаа. Эвэлээ. Ой. Та. Нохор юм. Аа яг гоо. Аач нөгөө архиа уучихсан шиг л штэ. Арчны охин болоод төрчдөг би ямар азгүй охин бэ? Нөгөө л охин минь. Архич ч гэсэн аавтай байгаадаа баярл. Тэгээд ч аавч нь анханасаа ийм хүн байгаагүй штэ. Анханасаа өөр ажил хийдэг байсан бол амархгүй юу? Үгүй ядчил аавд арх бариад ирэх хүн ховор шүү дээ. Юуных нь архитект дурч арчин гамбаа гэвэл энэ гудмаар андахгүй хэлээ. Арчны охин гэд багш нар найз нөхөд надтай бүгд өөр харьцаад байна штэ. За яах вэ охин минь? Бүх зүйл зүгээр болно. Үгүй уг нь одоо аавч нь завсарлах цаг нь болсон л амирээ. Ээж нэрийг сайн үздэг ард түмэнд үзүүлэхэр болсон штэ. За болоо гэл. Хүчнөө л арга дом хэрэглэлээ. Доорцноо гэхээс дээрсэн юм алга байна штэ. Хүн гэдэг сэтгэлийн амтан сэтгэлээрээ архинаас гарч болно гэж багш зөндөө хэлдэг. Магадгүй тэрийг надад аавд хандж хэлдэг баг. Би ямар хичдэг гэж. Ээж ч гэсэн таав чинь архи ухаар. Нэг л их сэтгэл дагуурхаад зөндөө юм шиг хачин болдог болчих тээ. Би ерөөсөө өнөөдөр ажаагийн очиж онлоо. Тэгээд минь ах. Яв ажаагийн очиж чам. Минус сайн. Минус. За, сайн л таалт. За, энэ хараа. Миний дүүнэр хальт. Одоо шингэж минус биш. Оо юу вэ? Миний дүүнэр нэг шилдэ авчихсан таа юу? Сайн. Дууци. За, дууци. За. Дүүний соо. Оо, гомцмот хийхгүй ууш. Эсоо. Бас дүүнэр. Ора. Оо, та. Нэтро. Чумуу. За. Со. Айцмэрэн байна шүү. Со. Зүгээр заяа. Зүгээр гэртөө шиг ба заяа. Хош. Гүгсөө. Хош. Ой. Тэтгэр миний нэг шилэр хийсэн. Хүн ирээдээс наа чи. Ха? Муу ахгүй штэ. Бөөц их багцахгүй штэ. Юу гэнэ чи? Тэгээд миний чамд өгсөн мөнгө чи хэндээ өгөөд намайг мөлцөөд байгаа ба чи. Хэндээ өгд юм бэ? Гэрлээ өгöd дууссан штэ. Тэгээд би одоо найзуудыгаа энэ гэрт авчиж дайж болохгүй. За гамбаха. Миний ах ихнэртэй хатгуулсан биш үү? Ач юм уу юу гэнэ? Гамбах. Үнэтэй хатгуулсан. Гамбах би явлаа. Хош. Үрлээ байц. Ах нь энэ мө хичээс цаавал арх авчиж шалан цаа юу? Аа! Та бололдоо. Та гэж хэлсэн. Авиг согтгоороо ямар болохыг нь мэдэхгүй ажиж одоохон манаагаас явцгаа. Уута. Энэ одоо том хүний өндөөс ахаа ямар бүдүүлэг амьддаг охин бэ? Чи юу гэнэ чи? Чамд ирчихсэн. Ингээд ингэ дааж өгснөө. Би бэ. Чи дааж өгсөн. Ач миний чашаа гэж тэ. Тавьж. Юу гэнэ хүлээ? Чи чи одоо бүр баярлаа. Миний ихнийг надаас өмөрч байгаа юм биз дээ. Даавал шүү дээ. Даавал. Ах нь одоо тавьс. За. Би хүмүүс 50 мөр. За.
Чамд энэ залуу хүүхд таалагдаад байгаа юм биз дээ. Чи манай гинэтэй онцлогтой ахын зөвшөөрэй гэж таа. Битгий халтураад би юу явъя. Онцлош. Өсөд нэг энэ дээр суух юм уу? Энд суух юм уу? Үрлээ мүү? Гүйлэг минь. Чүм өөрөөгөө ихнэр данхааралтай авахгүй миний ахын ихнэр данхааралтай авахгүй. Тэм ахаа. Чи биш тийс. Адаа! Гүйлэг минь. Чанар намайг яалгинэ. Би чамайг алантаа өгдөө. Алшаавэ. Манайхаас хүн Чи зөвшөөрөх юм гэж байна уу? Байцаалтанда. За айл гэрийн амгалан тайван байл алдагдулж агсан тавь дид зүйлийг нэвдснээ мэдэж гэнэ үү? байцаагчаар би гамбахын эхнэрийг л өмөрсөн шүү дээ. Тэгээд гэрийнх нь нийсний хэвтэр толцоо гэх юм уу те? Яах ч үргэлж айлын амгаараас салгандаг байна. Та итгэхгүй бол гамбахын эхнэрээс нь асуулт. Эхнэрийн чамд гомдол гаргаад тэгээд чи энд ичээд байгаа мэдэж гэнэ үү юм? Ямар ч юм дээр эвцэн нийцүүлэх нь хохирлын багт бол өдөө ихгүй очиж доошо мөрдөнд орох гэдэг. Ойлголоо. Би ямар ч байсан гомдлого болгоно байцаагч. Би аврах ширх юм уу? Хэрэггүй. Та авраа яриад хэрэггүй. Манай ихч рүү ярьчих. Би ямар ч байсан бүгд гомдлого болгоно. Доошо мөрдөнд орж исэн дэр бол гомдлын марагдуулсан дээр тэ. За сайн өгч. За сайн уу даа. Тайвсах таны ажил төлөвлөдөг. Таадаг. За юу гэж байна? Оо юу вэ? Энд маань үгүй маань найз цагдаа ахгүй. Тэгээд тэр найзтайгаа уулздаг юм гээл. Зөв. Чамаар юу вэ? Гэхдээ надад тавь. Би сэнийгээр нэг ажилтаа болчиход. За. Тэгээд хүрлээг нүг галзуу солиот юм. Өчтөр ах их чинь очиж агсан тавьсан сүрхтэй. Би энэ орж нэг гомд мэдүүлчихэд тэгээд чинь. За. Дуракот бас байх юм аа. Ой ихч. Хатж өглөө. Юугаараа яваач гэж. За. Баяртайч. Юу юм бэ? Хотын оч. Биш үү? Яах гэдэг юм бэ? Хүрлээ. Их чинь ч гэсэн найз нөхөд олонтой. Энэ тэнд л хүмүүс чамайг унтж байна, хөвтж байна, гудамж солиороод явж гин гэл тавлаад байгаа мó, ёжлооч байгаа мó, хурц ирэл надад хэлэх юм. Тэр болгоныг сонсох надад ямар хэцүү байдгийг чи юу н ойлгод юм уу? Мэдэж байгаа. Чи миний яриад байгаа энэ бүхнээс ер нь юу ойлгож байгаа юм? Яг юуг нь ойлгосон? Алуу хэлээт. Ойлгосон тоо. Вэнэ гудамжаар олон төмний дунд архиуж арцгахгүй зүгээр ганцаараа талт уруугаад л гэж ойлгоод байна шүү дээ. Яа. Нэг л ойлгосон царай гаргачаал төж удалгүй нөгөө хар усаа гудраал ороод ирнэ. Чиний хөөс наад уугаад байгаа хар ус чинь чиний наад таригдлахоо гэж юмр угаагаад мэдрэлий чинь муудгаад байгааг ер нь чи мэдэж гин үү? Мэдэж байгаа. Тэр нухаа байлаа даа гэж. Тэгэл болин гэж хэлжээдээ. Алуу харин өнөр тамар чи ямар заваа. Очиж уцаасан дорой. Ёо. Мөнгө цаас байна. Солиороо дээ. Тэр могороо. Холгош байгаа. Шард алчихгүй. Би өөрийгөө ер нь
аригчин гэж хэлж боддгоо. Хаяа угаал болчдөг гэж боддог. Тэгчихсэн. Явж архин жалгатаад ирэхээр архин над хөвчдөг. Хожим хогсны дараа л хордог юм байл. Доошо мөрдөнд орж исэн дэр бол гомдлын марагдуулсан дээр тэ. Одоо жоохон бодолтой байна. Та тэгээд байраа 40 мянган төгрөгөөр зараад бүх мөнгөөрөө эмгэгт хөвгчдөд 3 удаа авч өгсөн хэрэг үү? Хамт удаагтайгаа бол өнгөр тарайд архин саван солио өртний мэдхгүй. Боёо хийж том компани захирын дүр тоглол солиорол явчихж байгаа байхгүй. Босч! Иш өрөвн хүүмэн аав нь чамд гомдохын дээдэр гомдож байна шүү. Аавынхаа алган дээр эрхэлж өссөн бяцхан өрөвн амьтнаас ор ингэж амьдрах гэж. Ингэж явахын оронд хүнд хор болдгоо нэг газар очиод үхчихэж. Аава дөрвөн байр тавилгын авч өгтөн. Дөрвөлнгийн архиар солиол. Одоо лагч ярих байхгүй, дахиж байр зарахгүй. Өдөр бүр арх хөвгдөл хуурш аавгах гомдоос үндэ. Ажил хийж сайх нэрт явсан аавга архичингийн аавс нэрлүүлэхэд. Яам амтхан зүшээ дээ. Тийм ээ. Би хүнд чирэггүй. Амтан болчтой. Хүнд гай болно гэхээс биш. Гавьяа байгуулж утсан юм шүү дээ. Аавда ээжтэй их нэртэй гэр бүлийнхэндээ хинтэн чирэггүй болж би өнгөрсөн хүн. Би үгээд өгье л доо. Үгээд өгье. Зах цуглаад манайхан сайхан байгаа бах та. Ер нь өнөөдөр сайн очиад маргаашлаагүй. Хүн ч ухтлах дээр ухчаад байна хайртай л явж юм лээ. Хүрлээ. Яах. Их чи нэг ойрхон гарчгаа дээрээ. Торлог авсан дээрээ нэг гэртээ байж үзээрэй. Тэгээд бүхс өндөө юугүй л гараа авчдээ шүү чи. Ойлгосноо?
Ойлгосон доо, ойлгосон. Тэр яадаг алдсан амттай харьцсан юм шиг байха болооч аа. Хаал гэжтэй. Наадха юуг нь боддог юм бэ? Цаад тулга ихэс өмнө буш ухаан аваад яваач. Аваад яв. Хүрлээ. Наадах ч нараад энтнэ. Аав ээж чинь өв залхамдалж ирсэн аяг шүү дээ. Буцаад ич. Ирэхгүй. Хүүгээс чинь үнтэй аяг гэж юу байдгийг аа? Чуумар аваацтай. Арич юм хэрэгтэй шүү дээ. Аваад яв. Аваад яв. Аваад яв. Ээж чинь чамайг эрүүл сарвалд өргүүлж өсгсөн. Ариун цагаан сүүгээрээ хүн болгосон. Гэтэл чи энэ хар хэргийг сонгосон. Дээр нь чи бүр хулгайч гэж юу? Буцаад ич. Хүрлээ. Буцаад ич. Хүрлээ. Чи одоо нэгэнт өнгөрсөн. Өнгөрсөн гэдгээ мэдэж байна уу? Маргааш уу. Нөгөөдөр уу. Насан туршдаа уу. Жаргал. Тэнг. Жаргаач. Хүмүн хаагур явсан болоо. Зүгээр л байгаа да. Би танаас муугатай ч юусоо чадахгүй нэ. Хүрлээ сая хит хоногийн өмнө. Юу? Миний хүү яарсан? Зүгээр эцтэй. За, яавал гэжтэй. Зүгээрээ. Харин ч бүр хачин сайн яваа байх. Оо, юмаа алдсан байж тээ. Хөөе. Юу ч аваагүй. Юу ч аваагүй ч үсгүй. Хайж гадаа. Танил тавчгаа гэж. Энэ юу юм? Үгүй. Ой, хайж гадаа гэж юу? За тэр аяг чи яах вэ? Муу хүмүүс зүгээр л явж ивэл. Муу дурак гэхтэй. Энэ хаалгаар ороод иртгэл юм бол хөөгөл явуулна. Нүгэлх юм. Төрсөн дүүгээ гэрээс нь хөөнө гэсэн чи юу гэсэн үг вэ? Миний охин аригчин гэдэг чинь өвчин гин шүү. Заац. Би маргааш гарч хайхаас. Миний өвгөө унаарчин саатай юу? Хэ. Аригчны эцгийг хурд явуулдаг юм бахаа. Минийхөө энэ ээжт нь өвгөөс нь уламжилж ирсэн аяг байна. Цаг нь болохоор миний хүүд очих юм шиг үү? Хөө, энэ одоо ямар байлаар юм бэ? Хизээ овцсон хож гаа болох.
Ээжээ. Ээжээ. Эви хүн. Миний хүч нь одоо үхэх нь шүү дээ. Тэр аяг яах вэ? Амнаас үнтэй аяг гэж юу ах вэ? Миний хүү ажил хийхгүй байж болно. Архил битгий. Ээжийнх нь хүсэх юм л байна. Ээжээ. Би өөрийгөө архич юм биш гэж боддог. Тэр юу яах? Тэгсэн чинь би архич юм бэ? Минийхөө тэр хотоос архинаас гаргадаг хүн ирсэн гин. Ээжтэйгээ хоёулаа очих юм уу? Ээжээ. Тэр сургалтанд нь явбал та баярлах. Баярлагүй яах вэ минийхөө? Минийхөө арх ухаа болвол ээж нь жаргалтай байна шүү дээ. Би тэгвэл явна. Тэг хүм. Би ч одоо 4 удаа архин имчилгээнд хүрсэн шүү дээ. Албатын имчилгээнд 2 удаа гэвчлээ. За 45 хоног бол гарч ирээд эргээд угаад ухаалтаар датшинал дахиад архи болдог. За лам харбуу яваагүй байхгүй. Сургалтанд явахаас өмнө их ядарсан. Нөгөө юун жагсаалын дарга нэр хүнтэй хүн зүн байхгүй болсон. Орон барьцах найз хүн миний найз гэдгээс оронч болохоос хэнч биш болсон. Хөрх ядарч байхад ээж авман л их тусалсан да. Тэгээд арчигтай зүйлд аав ээжигээ амьдныг баярлуулах гэсэн над сэтгэл төрсөн. Тэгээд Улаанбаатар сургалтанд очив. Тэнчнээс би архин донтогч өвчин байна гэдгийг маш нарийн ойлгож авсан. Тэгээд юу нархнаас гарыг гисэн сэтгэл түүний дээр ээж аваагаа олон жил гомдоос болохоор үхэлсэн баярлуулъя гэсэн үнэн сэтгэлээс мэдэнч хандж тэгэл архинаас гарсан да. За тэгэхээр хүмүүсээ архинаас хүн гарч болдго юм аа. Үүнд энэ тариа засал нам өрдөө хэрэг байхгүй. Зөвхөн өөртөө итгэл сэтгэлийн эмчилгээл их чухал гэдэг шүү. За өнөөдрийн сургалтанд ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэ сургалт маань үүгээр ингээд дуусахгүй. Улаанбаатар хотод очиж өргөжлүүлэн суралцах боломж байна. Энэ сургалтанд сурах хүн байна уу? За. Ээжээ. Яасан бэ минийхөө? За ээжийг сонинтой. Нөгөө сургалтанд нь очиж суулаа. Одоо үнэхээр таалагдлаа. Ашгүй дээ. Архинаас шууд гаргадаг гэж байна шүү дээ. Ойлгож байна ээж би баг гарцсан явж байна. Тэгээд архинаас гарах байгаа юм чинь тасралтгүй 10 хоног архи бодог гэж байна. Хин гэж байна. Бэр багшаа өөрсдөө тэгжлээ. За минийхөө бах шиг л согтохгүй л уугараа да. Согтохгүй нэг юу гэдэг юм бэ ээж? Сони юм байна. Ээж мөнгө цасны юм байна уу? Аймаа. Ээжийнхэн тэтгэр аюу. Тэгш юм. Таныг архинаас гараад ирэх чинь хамт уужсэн нөхдөр чинь яаж хүлээж авсан бэ? Тэр үед магадгүй танд их хүн байсан бах та. Тэдний мэдээж сайнаар ухсаж авах нь тодорхой. Би ч архи уулдаг байхдаа өөрөө манлайлан тэргүүлдэг хүн байсан. Архинаас гараад ирсэн гэхэд эхлээд нь тэдний итгэв. Ер нь маш их зориг төвчл шаардсан асуудал гарсан л та. Ялангуяа намайг шөндөө уучаад өдөртөө явдаг. Гой урдсамсаад дүр эсгэдэг. Есүс Христос гэдэг нэг л өдөр уунаач дискгүй гэх биш өдөр өрөнгө байнга эсвэргүүлэлт тулгардаг. Миний багын найз хүртэл намайг чи 4 удаа архины имчилгээнд өвчөөд одоо зүгээр сургалтын цогт гарна гэж түүхэнд байхгүй. Залуу насндаа авахгүй чи хэзээ авах вэ? Гинт бол элэгчин гатураар өгдөг гэсэн чи баг багаар уужаад нэг үсэн гартан дээр гэхмэчлэн ер нь байнгын дотлогоо эсвэргүүлэлт надад ирдэг байсан. Би өөрийгөө юу гэж боддог гэхээр би эднээс долоон дээр архичин байсан юм байна да. Тэгэл эдгээр надад тийм ээ атархаад уулахын төлөө янз янзээр үздэг байсан боломж надад. Их сэтгэлийн төвчээр шаардлагатай. Ялангуяа
манай сургуультанд заадаг өнөөдөр уухгүй юм шүү гэж их сайхан үг байдаг тийм. Урд нь би 21 жил за өнөөдөр уугаад маргааш болцсон гэж явсан хэвээрээ л байсан. Гэтэл сургуультанд явснаас хойш өнөөдөр л уухгүй шүү гэдэг энэ үг маргааш болно. Маргааш болонгууд бас л өнөөдөр уухгүй гэж явсаар угаад нэг л мэтгэл 4 жил болсон. Гэхдээ хувь хүн өөрийн зориг төвчээр тийм ээж аваагаа баярлуулах санаа чин сэтгэлээр зүрхэнд байсан учраас би Умар хүн түнд шахааны үед тэр орж ижсэн. Тэгэхээр би үгүй өнөөдөр л уухгүй шүү. Тэгээд тэндээс гарч ирсэн. Тэгээд их л төвчөө зориг шаарддаг юм байлээ те. Биш өөрийнхөө сэтгэл зүрхтэй 4 жил тэмцэж ижил. Сая л нэг амжилтны зүйл ирсэн юм шүү те. Та тэгэхээр аав ээжигээ амьдтан архинаас гарч ачиг нь хариулсан байх шүү те. Тэгсэн хожуу ухаарсан. Харь хуух бүрд надаас илүү аав ээж нь сэтгэл санааны давхар хямрал татдаг байсан. Улсад ажилласан сайхан өндөр нэр хүнд юм аригчингийн аав ээж солигдсон. Ер нь надаас илүү их сэтгэл санаар шаналсан да. Гэхдээ би Улаанбаатар улс сургуультанд явж ирснээс хойш аавыгаа 90 сар 6 жил авдаг хамт амьдрахад аав минь их баярлж ирсэн. Хамгийн сүүлд аав минь 2006 онд элгийн насаар өвчлөөд эмнэлэгт хэвцэн. Би өдрөхөн аавтайгаа шуурсан. Гэтэ өөртөө их гэмшсэн. Очны юу гэхээр хүний хүүхдүүд аав ээжээ сайхан сэтгэлснээр хайрцаг суулгав. Тийм ээ. Элбэг баян авч явах. Би авч өгсөн өрнгийн бүгдийг архиж ансалж байгаа. Дээрээс нь аав минь сэтгэлснээр өнж элгэний өвчлөө болоод хүүхдээ хүний аав ээж үнэхээр энэ ороод ховор хүмүүс мэдгэцсэн. Өөрөө ярьж чадахгүй. Ам дэрний вент маркам мөртлөө миний хүү аана гэж намайг дуудаад аавгаа толгоонд орж ирэхэд дуулж чадахгүй мөртлөө 6 хуруу гэж гоцоолгоод 6 жил боллоо ярих болов. За миний хүү ах дүнрээс харж ороо гэдэг үнсчихсэн. Тэгэл аав минь хэл уртаар амьсгаа болноос сурахад би ааваа тэрвээл. Энэ миний аавын хүүд үзүү. Яг миний өөрийн архиуж авсан асуудалтай холбоотой. Тэр яаваа аавс маш их өөрчлөлт болж исэн. Тэгмээ би арх уудаг байсан бол миний аав шүү хийж наслах байсан юм лээ. Бичихгүй. Мөн 2009 онд ээж маань бас насвархтаа мөн дэлгээр насварсан. Тэгтээ тэрэнд орсон баг чихэр гарч өгсөн. Өдрөхөн миний хөө ажиллаад ирсэн үү гэж инегээр би л дотроо юу гэж боддог вэ гэхээр миний хөө ууж уугүй юу гэж те. Хүний их хүн гэлцхэн хизээ хүн төрөөж үрдээ байш өрнг авч өгсөн ч гэсэн өөрийгөө гомдоосон гэж боддгүй юм л. Би тэр үл бас их өөртөө шаналж ирсэн. Хүний аав ээж хүн харууд үнд олдгүй. Хэрвээ би арх уудаг байсан бол миний аав ээж нэгтээс өнөдөр амьдлаа баг. Тэг багш нар ярьдаг арх ууснаас уугаагүй нэг шаналгаад зовд юм шүү. Яхаа тэгтээ би ямар ч л сэж авааргаа 6 жил 9 жил 90 сарууд яж байгаа бурхны оронд явуулсанд нь сархинаас гарсандаа жоохон ч гэсэн арчийг хариулсан гэж боддог. Гэхдээ их юм боддог юм байл. Хамгийн гол нь аав ээжээ хүн амьд нь юу мэддэг загиндаг юм байна, хараад юм байна, үгэнд нь ордог юм байна. Бурхан болсныхан дараа өдөр бүхэн над цагаан цагууд маш их тусдаг. Хүмүүс аав ээжтэй залхах явахад би залхаа гэж өөрөө архуугаас тийснээр зовоолцсон. Тэрээс болж аав ээж алдсан болохоор би аав ээжээ өмнө зулаасаа дандаа би өөрчлөлт. Гэтэ миний ээж аваар бурхны ороноос хүүгээ 90 сар яваа гэдэг хардаг. Над шиг энэ амьдралаа урж архинд орж усууд нь битгий аав ээжээ өөрийгөө зовоолсон гэсэн дэл. Тийм хүн ам нэхлийг тавьж ингэ танаас сэтгэлийн юм аваад хүн нэг л амьдрна. Амьдрахад амьдтай би энэ хайрлж архин битгий ороосоо архин битгий автаасаа арх гэдэг энэ чөтгөрийн хар усвал ямар ч эрдэнэ доктор ямар сайхан эмэгтэй хэрэгтэй ямар ч баян хоосны ядуу хэнийгч архин донд хүчтэй авцыг хамархан хүнийг хортуулдаг өвчин байдаг юм байна гэдгийг ухаарч ойлгож явна да. Энэ хатуу хорвоод хазгай гიშгэж гашуун ертөнцид ухаант амьдралынхаа олон жилийг хий дэмээ хинч биш нэгний амьдралаар зүгээр л амьдрах нэртэй өнгөрүүлсэн энэ хүн нэг л өдөр ухаарч биеэ татаж авсан гэхээр Монгол эр хүний ухаанд тэсвэр төвчээрээр багтмаарч болох шиг.
Архины харгаагаар олон жил хинч биш архичин гэж дуудуулж явсан ч нэг л олдох амьдралдаа хүн шиг амьдрах сайхан юм а гэж ярих түүний ярианаас өнгөрсөн амьдралдаа харамсах ирээдүрөө тэмүүлсэн өнгөөс бэлхнээ мэдгдэх юм. Хүнийг хүн ёсоор ойлгож чадвал сайд гуйлагчин хоёр ч адилхан гэдэг. Энэ хүн шиг жаргалын замд нэгдэх олон мянган залуус байгаасай л гэж хүсэх юм. За ойлголт хэлэн танилцсан. Манай төрөмс байгууллаганд орчин анкет авдгийг. Тэгээд энэ анкет бичсэн нэр нь нууц олон нийт мэдээлэл хэвлэр зарлалгүй. Тэгэхээр санаа зовх зүйлгүй. Өөрийн бодол санаагаа ичээ зовх зүйлгүй байлаа шууд ярилцсан. Гамбаагийн Солонго гэдэг би 35 настай. Надад ичид заваад амтэн хүнээс нуугаад ах зүйл байхгүй. Миний аав мундаг архитектурч, гэмн арх бод хүн байсан. Аавыг согтгоороо ямар болохыг нь мэдэхгүй ээжиж одоохон манаагаарс явцгаа. Одоо бол бүр уухан байсан л та. Харин би эсэргээр уудаг болчихлоо. Би аав шиг архичин хүнтэй суухгүйг шийдсэн байсан. Уудгүй хүнтэйгээ цус. Архийг үзэн ядаж өссөн хэрнээ сургуулийн шинэ жил нээллэг цайлах гэдэл амсаж ирсэн. Сургуулаа төгсөөд ажилд ороод мөн л хамт олонтойгоо байна гэж хамт олноосоо хөндөрөхгүй гэж төрсөн өдөр тэмдэглэж сүүлдээ архихгүй болохгүй болж ажилласаа хүртэл халагдсан. Нөхөр маань хүртэл салаад явчихсан. Аргагүй дээ. Яаж архичин хүний хажууд нөхөр маань тогтхов дээ. Архичны хүүхэд архичин л болдог юм байна. Үнэн үг юм байна. Үгүй ээ энд андуурч. Өнөөдрөөс эхлээд над бодлоо тархинаас авчээ. Жишээлбэл хан өөр архичин байсан гэтэл миний аав архи амсдаггүй байсан. Манайд ирж байгаа олон хүмүүсийн архины амралт болоод ирдэг. Тэгэхэд тэдний аав ээж аялмж боддог байсан. Энэ бол хүн хувийн өөрийн асуудлаас болдог асуудал. Хэзээч архичингийн хүүхд архичин байдгүй. Баярлалаа. Би зөв хүнээ сонгож ирж. За би танаас ерөнхийдөө авах ёстой мэдээллүүдээ барыг бүгдийг авчлаа да. Тэгээд ном маань ер нь бол хэвлэлтэнд ороод авахд бэлэн болчихлоо. Тэгээд ер нь их сайхан ном болох хаа. Гоё ном бол хүмүүстэй архин зов санаж байгаа талаар ухаарлаа сайхан л. Гэхдээ ахын нэг л юм санаа зовдөг. Гэтлийг архитектураа төвлөрж өөртөө буруу сэтгэл төрүүлчихвээ гэж санаа зовх юм. Үгүй яалаа гэж тэ харин ч та өнгөрсөн амьдралынхаа талаар илэн далангүй ярьснаар архинд ороод шаналж байгаа олон залуус сургамжуулж бас тэр номноос хүмүүс ухаарлаа авах гэж би бодож байна. Би өөрийгөө 15 жилийн өмнө ингээд өнгөрсөн хүн гэж боддог байсан бол одоо миний өнгөрсөн энэ гашуун амьдрал минь өнгөрсөө.